За SMS хануу та бүхэний өдрийн мэндийг хүргэе. Манай Language Space podcast-ийн маань 7 дахь дугаар эхлэхэд бэлэн болгоод байна. За энэ дугаарын маань зочноор Монгол Улсын их сургуулийн төрөх судлал Турк хэлний багш Аз Заяа оролцож байна. Сайн байна уу агшаа, танд энэ өдрийн мэндийг хүргэе. Сайн байна уу? Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. За манай урилгыг хүлээн авч оролцож байгаа танд баярлалаа. За баярлалаа. За та манай подкастын сонсогчдод өөрийгөө товчхон танилцуулаач. За намайг Аз Заяа гэдэг. Би Монгол Улсын их сургуулийн төрөх судлалын салбарын багш байна. За 2001 онд Монгол Улсын их сургуулийг төгссөн. Одоо төгснөөс хойш 2006 онд магистраа хамгаалаад өнөө хүртэл энд ажиллаж байна. За ерөнхийдөө манай подкастын гол сонсогчдод бол ерөнхийдөө гадаад хэл судалж байгаа одоо гадаад хэл сурах сонирхолтой оюутан залуус бол одоо түлхүүс сонсдог. Тийм учраас эхний асуулт бол гадаад хэл суралцаж байгаа залууст ямар улс илүү их боломж олгодог хэлээр нь дамжуулж багшаа. За ямар улс боломж олгох вэ гэдэг юм бол энэ асуултанд шууд хариулахд бол боломжгүй л дээ. Яг тэгэхээр альва улс орны өөрийн хэл түүх соёл гээд бүх зүйлийг бол аль болох дэлхийн нийтэд таниулахыг ялангуяа залуу үед бол энэ бүгдийг уламжлуулахыг зорж идэг. Тийм болохоор энэ тухайн ийм улс нь илүү давуу тал олгож байна. Энэ нь ингэж давуу тал олгож байна гэсэн юмыг бол ярих боломжгүй. Зорилго нь бол бүгд ижилхэн байгаа гэсэн үг. Тэгэхээр харин энэ давуу талаа олгох биш, энэ дээр хэрхэн ажиллаж байна вэ? Буюу энэ соёлын бодлогоо хэрхэн явуулж байна гэдэг нь энэ юунаас тэдний хийж байгаа үйлдэлээсээ мөн тэр тухайн улсынхаа хүч чадал одоо эдийн засгийн болоод олон улсын дээрх одоо нэр хүнд гэх мэт олон зүйлээс нь шалтгаалаад энэ нь бол харилцаа адилгүй байна. За тэгэхээр ер нь бол том их гүрнүүд гэж яригддаг Америк нэгдсэн улсууд ахуулаад одоо олон гүрнүүд бол энэ тал дээр бол илүү өөрийн соёлыг бол олон нийтэд илүү түгээж чадж байгаа. За та нарын асуултанд бол би энэ тал дээрээ бол та нар бараг бүгд өөрсдөө мэдж байгаа дөө. Бид нарт ямар улсын ямар соёлын нөлөө байна? Илүү ажиглаад энэ бид нар ямар улсыг мэдээд байна гэд бодоод үзэхээр энэ улсууд үйл ажиллагаагаа маш сайн явуулж байна л гэж ойлгох болно гэсэн. Тэгээ энэ нь болохоор ерөнхийдөө бол соёлын гадаад бодлого гэдэг зөөлөн үгээр нэрлэгддэг боловч ерөнхийдөө бол зөөлөн хүчний бодлоготой тухайн улсынх нь. Тэгвэл ер нь та ингээд бид нарт зөөлөн хүчний бодлогын талаар ингээд гоё тайлбарлаад өгөх юм. За энэ зөөлөн хүчний бодлого гэдэг нэр томьёог бол анх ер нь 1990-ад оны үед Америкийн Харвардын их сургуулийн профессор Жозеф Най гэж хүн ерөнхийдөө анх гаргаж ирсэн гэж үздэг. Тэгээ 2004 он түүний бүтээл хэвлэгдснээр бол олон нийт илүү таньж эхэлсэн. За энэ зөөлөн хүчний бодлого гэхээр зөөлөн болоод зөөлөн хүч байгаа юм чи хатуу хүч бас байх гэдэг байна да. Тэгэхээр зөөлөн хүч болохоор хатуу хүчээс ялгаатай нь юу вэ гэхээр албалцлагын шинжгүй тухайн хүнийг зөөлнөр буюу түүний оюун санаанд нь эсвэл өөр аргаар хамаарч одоо өөрийнхөө харьяалалд оруулах тийм зорилготой гэсэн. Нөлөөллийг тогтоох зорилготой гэсэн. За ийм бодлого нь болохоор ихэвчлэн ер нь соёлын бодлого дээр л үндэслэж явж байгаа. За соёлын бодлого гэд үзэхээр энэ дээр хэл түүх өөрийн заншлыг тухайн орнуудад тухайн орны хүмүүст тийм үү арт түмэнд бол хэрхэн нөлөөлж байна вэ? Тэд нарыг хэрхэн хүргэж байна вэ гэдгийг л хэлээд байгаа гэсэн үг. За тэгвэл ер нь зөөлөн хүчний бодлого явуулж тухайн өөрийнхөө улсын соёлыг таниуснаар тэр улсад нь ямар ашиг давуу талтай байдгийг. Энэ болохоор зөөлөн хүчээр одоо тухайн улс орнуудад дэлхийн бусад орнуудад ялангуяа залуучуудад зөөлөн хүчээр нөлөөлж чадах юм бол маш их давуу талыг тухайн улс оронд бол олгож байгаа. За жишээлх юм бол эдийн засгийг бол бид нар дурдж болно. Энэ дээр хамгийн энгийнээр ярихад та бүхэн одоо зөөлөн хүчний хамгийн энгийн нэг жишээ бол та нарт одоо тухайн улсаас өөрийн хэл соёлтой холбоотой сургалт судалгаа хийх тийм үү? Ийм боловсрол эзэмшихэд та нарт тэтгэлэг олгоод байна да. Аливаа улсад тий. Энэ бүхэн чинь болохоор нэг зөөлөн хүчний нэг илрэлтэй хамгийн энгийн жишээ байгаа. За энэ дээр тухайн улсад нэг оюутан очиод сурлаа гэж бодъё.
За ялангуяа бакалаврын оюутнууд тэнд очиж сурсан тохиолдолд тухайн хүний нөгөө хувь хүний төлөвшөх хугацаанаас яг тэр үед явж яадаг учраас нас заагаад байгаа шүү дээ. Бас тэр чинь бакалаврын оюутан гэхээр тэдээс тэдний насны хүүхдүүдэд л энэ тэтгэлгийг олгоно гэдэг. За тэр төлөвшлийн хугацаанд тухайн улсад ажиллаж амьдраад ингээд сураад явхаараа соёлууд нь бол өөр ирэхгүй орж идэг. Тэрний нөлөөнд нь орж идэг. За тэр судлаад сураад сайн сураад ирлээ. Эргээд Монголдо ирлээ. Энэ оюутан яадаг вэ гэхээр нөгөө орныхоо соёлыг эргээд хангалзаж эхэлдэг. За бүр хамгийн энгийн жишээ ихэд хоол унд байна тий. Тэр улсынхаа хоолыг санаж эхэлдэг. Тэгэхээр одоо тэр соёлын нөлөөнд орсны нэг шинжилтэй. Тэгээд энд одоо Монгол улсад жишээлбэл тэр улсын соёлыг түгээж эхэлнэ тэр хүн аажмаар. Тухайлах юм бол тэр хүн за хоолны газар ч нээж болно. Эсвэл соёлын төвийг нэ эсвэл хөгжим урлагийг нь киногийн ч гэдэг юм авчираад орчуулад ингээд явхаар тэр соёлыг нь эргүүлээд Монголдо тариад эхэлж байна гэсэн. Ийм маягаар өөрсдийнхөө соёл төвх нөлөөллийг авч байгаа. За тэгэхээр тухайн улсын за тэр хоол нь вэ, дуу нь вэ, кино нь вэ тий. Тэрийг бид нар үзэж сонирхохдоо яах вэ зүгээр авдаггүй байхгүй. Дандаа л эдийн засгийн хувьд өөрсдийнхөө мөнгөөр худалдаж авч яадаг, тэрийг хийж яадаг. Ингээд явхаараа тухайн улсад эдийн засгийн хувьд хүртэл маш их өр нөлөөтэй болоо явчихж байгаа. Хамгийн наадлынхан жишээ. За цаашлаад энэ дээр улс төрийн бодлого ингээд олон тийшээ бол бас нөлөөлөх боломжтой байдаг. Тэгвэл манай улс зөвлөмжний бодлогоор юу хийдэг вэ? За манай талаар жишээнүүд. Хүчтэй тэр том гэгдэж байгаа улсуудын нөлөө бол маш их байна шүү дээ Монголд бол тий. Тэгтэл манайх ямар бодлого явуулж ирсэн бэ гэхээр одоо хамгийн шилдэг жишээ одоо наазахын жишээ бол Монгол судлал байна да. Нэг жишээ л гэхэд. Тэгээ Монгол судлалыг гадаадд өргөжүүлэхийн тулд манай улс бол тэр дундаа МОС бол маш сайн ажиллаж байгаа. МОС-ийн Монгол судлалын төв гэж байгаа. Хүрээлэн гэж байгаа. Төв биш хүрээлэн шүү уучлаарай. За энэ Монгол судлалын хүрээлэнгээс бол маш их үйл ажиллагаа явуулж байгаа. Сүүлийн үед бол бүр нэлээд сэргээд ирж байгаа. За энэ олон улсад бол аль болох одоо Европын өндөр хөгжилтэй улсуудад бол энэ судалгаагаа хөгжүүлэхийн тулд олон янзын арга хэмжээ авч байгаа. Жишээлх юм бол өөрийн багшийг тухайн улсууд руу явуулж байна. Монгол хэл соёлын багш нарыг. Тэгээ ихтэй сургуульд нь хичээл заалгаж байна. За энийгээрээ бол Монгол судлалын ангийг шөнөөр нээж ин өөр улсуудад гэдэг ч юм уу тий. За энэ үйл явц нь болохоор явандаа бол одоохондоо жижигхэн харагдчихэж болох ч гэсэн явандаа бол нөлөөлөлт нь бол нэлээд томорхоор тийм шинжтэй байгаа гэсэн. Тэгээд бас манай улс орноос ус ямар үйл ажиллагаа явуулаад байна гэхээр ерөнхий сайдын дэргэдэх Монгол судлалын юу гэж бас байна. За энд бас маш их мөнгө одоо төсөвлөөд тэр мөнгөөр юу хийж ийн гэхээр яг энэ ажлыг хийж байгаа гэсэн. Соёлоод түгээх залуустаа энэ Монгол хэл соёл ямар үндсэнтэй юм бэ гэдгийг таниулах талаар арга хэмжээ авч байгаа. За яг бусад миний одоо ажиллаж байгаагаар л эднэр байна. Өөр олон жишээ байгаа. Жишээлх юм бол манай кино наадмуудад ордог ялангуяа Монгол кинонууд чинь юунд их ордог штэ. Баримтат киноны төрөлд бол нэлээд дээгүүр явдаг штэ олон улстай тий. Тэгэхээр тэр маягаар бол нөлөөлж байгаа зүйлс байгаа. Би өөртөө ойр жишээнээс л авлаа. Түүнээс урлаг соёлын бас олон юм байна. Сая хамгийн сүүлд миний санджаар дулан багшийн хийсэн тэр нөгөө хөмөргөн гурвалжин гэдэг нэг дул бүжгэн жүжиг өлөө хийглээ штэ. Дил уулын хадны зургаас сэтүүлсэн гэд тий. Тэр чинь Францад очиод бас ямар их юу боллоо. Юуны тайзан дээр тоглолоо гэдэг энэ үдийг бодоход бас тодорхой хэмжээнд манай үйл ажиллагаа явж байгаа. Тий. Гэтэ ер нь олон улсад хэр өргөн байгаа вэ? Өргөцсөн бэ? За би бол мэдээж та нар бол том улсуудтай л харьцуулж асууж байгаа шүү дээ энэ асуултыг. Тэрнтэй харьцуулахад бол хэцүү л дээ. Гэхдээ ер нь бол энэ үйл ажиллагаа өргөжж байгаа гэдэгт нь бол их баяртай байгаа. Нэг хэсэг бол үнэндээ тасалдах шахсан шүү дээ. Тэгээд эргээд сэргээд өргөжж байгаа. Дээрээс нь манай залуучууд бас Монгол хэл соёлыг их сонирхдаг болсон байна. Та нар хувцалтай уртл хараа үсттэй. Сүүлийн үед бол Монгол хувцсыг сонгон хэрэглэх нь бол нэлээ ихссэн шүү дээ. Тийм. За тэгэхээр тэгвэл багшаа зөөлөн хүчний бодлогыг бүр хамгийн дээд зэгт нь хүргэж бүр одоо хэрэгжүүлж чадж байгаа ямар улсууд байгаа? 1 2 3 улс нэрлэвэл. За тэгвэл эргүүлээ залуучуудаас асууж болно. Одоо жишээлбэл чи аль улсын талаар хамгийн сайн мэдэх вэ? Мэдээлэлтэй байна гэдэг.
чи тэр улсынхаа юуг нь мэдэх үү гэд ингээ бодоод үз өөрсдөө. Тэгэхээр хамгийн түрүүнд та нарт ямар улс айгүй мундаг улс та гэж бодогдох нь. Тэр чинь л тийм үйл ажиллагааг маш сайн явуулж байгаа улсын жишээ гэж хэлж болно. Гэхдээ улс бол харилцаа ажиллахгүй тий. Хүн болгонд яаж нөлөөлж байгаа нь өөртөө. Тий, хүн болгонд нөлөөлөл нь яг зөв. Одоо жишээлбэл залуучууд ч нөгөө анимал гин, K-pop гин тий. Энэ олон юмд их ороод байна шүү дээ. Эдгээр чинь тэгэхээр тэр улсуудын тийм бодлого нь хүчтэй байгааг л харуулж байна гэсэн. Залуус чиглэлсэн болохоор. Тий. За. Тэгвэл манай улсын хувьд одоо гадаадын зөөлөн хүчний бодлогыг сөргүүлж тавьдаг одоо дархлаагийн болгодог юм уу? Тийм бодлого манай улсад байдгүй. Хит автахгүй тулд. Тийм байлгүй яах вэ? Одоо жишээлх юм бол сая нөгөө үндэсний телевиз радиогийн нэг хуйлмал батлагдлаа гэж явсан шүү дээ. Энэ дээр ч хамгийн энгийнээр ярихад л нийт зурагтаар явж байгаа контентын хэдэн хувь нь монгол хэл соёлынхаа талаар байх ёстой, тийм агуулмжтай байх ёстой гэж заалтуудыг нэмсэн шүү дээ сүлд. Энд чинь л яг тэрний эсрэг хийж байгаа арга хэмжээ байхгүй. Яагаад энийг чухалчлаад байгаа юм бэ гэхээр зурагтаар гарч байгаа эсвэл юу гэдэг олон нийтэд сүлжээгээр явж байгаа юмнууд залууст илүү их нөлөөлдөг. Залуус нөлөөлнө гэдэг чинь зөөлөн хүчний хүчтэй байх уу сул байх уу гэдгийг харуулдаг байгаа юм. Тэгээд зурагтаар бол сүүлийн үед болохоор нэг хэсэгтээ бол их эвгүй болсон шүү дээ. Дандаа л гадны контентууд явдаг тий. Нөгөө солонгос кино ч их явсан шүү дээ. Тэгээд энэ солонгос кино нэг жишээ зүгээр амьдрал тохиолдсон жишээнээс байхад солонгос киног ингээд үзээд манай залуучуудын хувцлалт нь тэр юу байр байдал нь хүртэл өөрчлөгдөж ирсэн шүү дээ. Энийг харсан бусад улсын одоо манай дээр бол зочин багш нар олон байж байгаа гадаад тийм. Эдгээр багш нар өөрсдөө хэлжсэн байхгүй. Энэ солонгосчууд яагаад ингэж байна? Тэгвэл энийг ер нь манай улс бас ингэмээр юм биш үү? Элчин сайдд хэлмээр юм байна гэдээ явжсэн. Тим яриатай би 2 3 таарсан. Тэгээд яг үнэндээ тэр нь хэрэгжсэн. Та нар анзаарсан бол нэг хэсэг сүүлийн үед бол одоо жишээлбэл хятад кинонууд зурагтаар их гардаг байсан тий сериал. Туркууд бас их гардаг байсан турк кино. Энэ болгон чи яг хэрэгжиж явцсан байхгүй. Тэгэхээр энд ирж байгаа бид нар зочин багшаар хичээл заалгаал бас тодорхой хэмжээнд нөлөөнд нь орж байгаа байхгүй. За тэр зочин багш чинь бас үүргээ гүйцэтгэж байна. Энэ дээр ажиглалтаа хийгээд дүгнэлтээ бичээд яамандаа байна уу холбогдох газраа хүргэж байна. Тэр нь бодлогын хэмжээнд бас явж байна гэсэн үг. Тэ? Бид нар ч гэсэн одоо жишээлбэл тэр Монгол багш нарыг тухайн улсад явуулж байна гэдгсэн шүү дээ Монгол судлалын хүрээлэнгээс тий. Энэ болгон чинь тэд нар ч гэсэн бас ажиглалтаа хийж л баг. Одоо өөр яаж болохоор вэ? Монгол судлал залуу монгол судлаачдын цуны сургалт гээд хүртэл манай мөстер явдсан шүү дээ. Гадны олон монгол судлаач оюутнуудыг авчираад судлаач болохоор бэлтгэж байгаа оюутнуудыг. Тэгээд тэр нөгөө өөрийн зан заншил бүх юмтай ингээд танилцуулаад явдаг. Энэ бол маш хэрэгтэй үйл ажиллагаа. Тэгвэл эртдээр үеийн зөөлөн хүчний бодлого ер нь ямар хэлбэрээр явагдав гэсэн бэ? Эртдээр үеийн гэхээр одоо түүхэн зөөлөн хүчний түүхэн юу гэсэн үг шүү дээ, тийм үү? За энэ үднээс нь үзэхээр байлгүй явах юм маш олон байна. Одоо жишээлбэл манай улсын археологийн судалгаа бол маш дээгүүр шүү дээ. Монгол улсын археологийн судалгаа гэдэг юм. Энэ нэгдүгээр судлаачд байна. Судлаачд бол маш сайн бэлтгэгдсэн манай археологчд гэсэн үг. Хоёрдугаарт тэр үеийн одоо эрт үеийн гэдгийг хүннүгийн үеийн ч гэдэг юм уу те дурсгал буюу тэр үеийн хүчтэй байсан улс гэдэг утгаараа түүх соёлын дурсгал маш их байна. Эндээс аваад үзэх юм бол тэр зөөлөн хүчний бодлого байсан уу гэхийг бол бид нар баталж чадна. Жишээлх юм бол одоо юуны хүннүгийн хаадын язгууртны булшнаас жишээлбэл юу гарч байгаа штэ. Тэр нэг цэнхэр шилэн аяг та нар анзаарсан уу, харсан уу? Шилэн аяг тэгээд цэнхэр өнгөтэй. Тэр цэнхэр өнгөтэй болгодог тэр шилийг тийм байдлаар хийдэг арга зүй бол ер нь их ховор тэр үедээ их одоо шиннэлт гэх юм уу? Маш тансаг идэл гэсэн үг байхгүй. Тэр бол тэр дурсгалаас олдоод ингээ гараад ирж байна гэдэг чинь тэр үеийн соёлын хэмжээ одоо харилцан холбоог бас харуулж байгаа. За тэгээд тэрнтэй ижил төрлийн дурсгалууд өстой бараг грек ромын ч гэлөө тэр соёлоос гарч ирж байна гэдэг юу дүгнэлтүүдийг манай археологч нар хийсэн байдаг. Тэгэхээр тэр үеийн харилцаа холбоо ямар байсныг нэгдүгээр тарж болж байна тий. За тэгэхээр тэр маягаараа одоо худалдаачид байна уу, эсвэл улс төрийн хэмжээнд байна уу, өндөр түвшний хэмжээнд байна уу, эсвэл
ямар хэмжээнд байсан ч гэсэн харилцаа байгаа тохиолдолд соёлын нөлөөлөл байсан, зөөлөн хүчний бодлого байсан гэсэн үг. За би өөрт ойр жишээнээс гээд үзэх юм бол эртний төргийн үе л дээ. Эртний төргийн үеэр аваад үзэх юм бол одоо 6-аас 8 дугаар зууны үе гэсэн үг шүү дээ. Нанхиад буюу хятадтай тухайн үеийн төргүүд бол маш их харилцаа холбоотой ажилладаг байсан. Тэгээд одоо энэ үед хамаарах хамгийн сонгодог гэж яригдаад байгаа культийг нь Бэлгийн хааны гэрэл төгшөө гэдэг байна. Энэ гэрэл төгшөөг хийлгэхдээ тэр улсаас тавгаач буюу тэр хятад улсаас ийм урчуудыг авчраад ингээ хийлгэлээ. Дээрээс нь хятад улсаас тийм урчуудаа өөрсдөө явууллаа гэсэн бичиг бас байдаг. Тэр агуулга байдаг. Тэгэхээр энэ дээр бол тэр уран зохиолын байна уу тэр урлагийн тэр сэлбэрийн байна уу, уран баримлын байна уу, бүх юмн дээр болохоор тийм харилцаа холбоо байсныг харахаар тийм зөөлөн хүчний бодлого ч гэсэн тэр үед явагдчихсан л гэсэн үг. Тэ. Бас нэг хамгийн шилдэг гэж хэлж болохоор зөөлөн хүчний бас нэг жишээ байна шүү дээ. Тэр эрт үед амарх. Нөгөө ураг барилдах ёс гэдэг тий хаадын хэмжээнд ихэвчлэн охтуудаа өгдөг шүү дээ тухайн улсууд чинь. Тэгэл манай байсан одоо манай улсууд болохоор ихэвчлэн гүнжийг авлаа гэл ингээ баясаад байж идэг. Гэтэл яг үнэндээ бол тэр гүнж нар чи юу хийх юм бэ? Монгол хүн ч гэсэн та нар ер нь Монгол ёс заншлаа бол мэдэн штэ. Нагцаа илүү барьдаг. Тэ? Нагцаа барих буюу ээжийнхаа талын хүмүүстэй хүүхдүүд нь их ойр төсдөг. Тэ? Энэ үүднээсээ үзэхээр тэндээс ирсэн гүнж нарын хүүхдүүд хаашаага илэгтэй байх вэ гэдэг юмыг бас бодож үзэх л асуудал. Тэ. Тэгээ энэ үед ч гэсэн хэрэгжижээсэн л гэсэн үг л дээ ер нь тий. За тэгэхээр огшоо альва нэг хэлийг одоо тэр улсад нь очиод суралцаад ирсэн хүмүүст ямар нэгэн зан чанарын өөрчлөлтүүд их гардаг штэ тий. Тэр өөрчлөлтүүд ер нь яаж ажиглагддаг вэ? За энэ тал дээр болохоор хамгийн ойрын л жишээ байна л да. Бидний хувьд болохоор чинь олон хэлний багш нар нэг дор ажиллаж штэ хамтран ажиллаж байна. За энэ болгон дээр бол тэр улсад сураад ирсэн байна уу, зөвхөн хэлийг сурсан байна уу гэх ялгаа баг харагдахгүй байна. Бүгд бол тодорхой хэмжээний өөрчлөлтөнд орсон байдаг. Энгийнээр ярихад л бидний уух цай өөрчлөгдсөн байдаг. Тийм. Уудаг цай маань өөр байгаа шүү дээ. Жишээ нь би бол ногоон цай уудаг өдийд ингээл ууж байгаа байхгүй. Тэгэхэд манай хятад судлалын багш нар бол өвөл ногоон цай уудаггүй маа гэл ингээл явж байдаг тий. Тэгтэл би хар цайг түлхүү хэргэлдэг. Ягаад тэгэхээр туркууд хар цай айгүйх уудаг. Тэдний цай нь илүү гоё үнэртэй ч юм шиг санагдал тий. Амтан ч гэсэн сайхан юм шиг. Ийм маягийн нөлөө нэгдүгээрт байна. Энгийнээр үзэхэд. Хоёрт зан чанарын нөлөөлөл дээр бол тодорхой хэмжээнд бас байна. Одоо Германы багш нар бол цаг барьдагч байт юм а тий. Энэ аюу тэгтэл Английн эсвэл Америк хэлний багш нар болохоор юу атдаг дандаа тийм чөлөөтэй байдаг. Аливаа юм дээр ерөөсөө л өөрийнхөө шууд илэрхийлдэг ч юм уу. Тэгэхэд Аз судлалын багш нар бол тийм биш шүү дээ. Аливаа юмд хүлээцтэй харна, сонсно, нэлээд бодож суулж яаж дараагийн хариултаа хэлнэ шүү дээ. Ер нь бол энэ бичлэнгэр маш олон янзын өөрчлөлтүүд байна. Бид нар бас хоорондоо тоглоом хийгээл ярьж лээ тий. Та нар тэр соёлоороо энэ соёлоороо ярьж гинэ гэсэн маягтайгаар бас хоорондоо тоглол байж л. Тодорхой хэмжээнд автж байгаа юм да. Мэдээж тэнд сураад ирсэн хүмүүст бол илүү их ажиглагддаг. Эндээ дангаараа байсан хүмүүс бас арай бага. За манай подкаст өндөрлөх төхөж байна. Тэгэхээр хамгийн сүүлийн асуултаа ер нь асууя гэж бодлоо. Тэгэхээр зөөлөн хүчний бодлогот өөрөө автаад байгаа тухайн улсын одоо тэр соёлд автж байгаа гэдгийг өөрөө яаж мэдэх вэ? Одоо буцаагаад яаж одоо автахгүй байх арга хэмжээ авах болдог шээ. За тэгэхээр тухайн гадаад хэлийг сурч судалж байгаа л бол тодорхой хэмжээний соёлын нөлөөнд нь орно. Энэ бол зөв хэрэг. Тэр нь болохоор тухайн соёлыг таньж мэдж ин л гэсэн үг шүү дээ. Тэгэхээр тэр соёлыг хүндэлж харьцах ёстой. Бид нар бол хүндэлж харьцах ёстой. Тухайн хүмүүстэйгээ бид нар соёлынхын дагуу харилцана. Өөрөөр хэлбэл одоо бид нар энгийнээр ярихад чинь нэг хөл дээр гიშгэд гар барайл авдаг шүү дээ тий. Тэгэхэд гадаад хүн ингэх юм бол цочин шүү дээ. Тий. Энэ болгон дээр бид нар хүндэлж харьцах ёстой. Тийм үед хийдэггүй бол тэгэх ёсгүй гэдэг ч юм уу тий. Тэгэхээр нөлөөнд бол орох ёстой. Орохоос өөр аргагүй. Тухайн хэлийг үзчихэл бол хэлээр заавал соёл дамжиж идэг. Харин бид нар яах вэ гэхээр
өөрийн гэсэн үнэт зүйлээ, өөрийн гэсэн хэл соёлоо авч үлдэхин тулд яах ёстой вэ гэхээр хамгийн энгийнээр бид нар шүүмжлэл сэтгэлгээтэй байх ёстой. Тэ аливаа ямиг ялган салгадаг, шүүж тунгааж боддог л байх ёстой. Тэгэхээр хит автах бол судлаач хүний юм уу тийм хийх үйлдэл бас биш л дээ. Юмыг тэгэж шүүж тунгаагаад бодож байгаа хүн бол эзэж хит автахгүй тэрэнд. Гэхдээ үл хүндлэхгүй. Өөрөөр хэлбэл хүндлэлтэй хандаж чадна гэсэн үг. Ялгаж салгаж. Тий, ялгаж чадна. Тодорхой хэмжээнд нь одоо нэг хэмжээнд нь бариад чадна л гэсэн үг байхгүй юу? Автахгүй байхын тулд гэдэг юм бол байхгүй. Тэрийг бол хийж болохгүй. Тэгэх юм бол бид нар бараг тухайн соёлыг үгүйсгдэг нөгөө нацистууд ч гэдэг юм уу тийм байдалд орчих магадaltaй. Тэгэхээр тэгэж бас болохгүй. Автахгүй байх боломжч байхгүй. Тий. Тэгэхээр бүгдээрээ бол тодорхой хэмжээнд нөлөөнд нь орно. Гэхдээ өөрийн гэсэн бодолтой тийм байдалтайгаар л хандах ёстой л гэсэн үг. Өөрийн үнэт зүйлээ гээж болохгүй. Одоо хамгийн оюутан байхад би бас нэг таарч ирсэн юм аа. Монголчууд ч номыг дэдэлдэг шүү дээ, ном дэвтрээ. Тэгтэл чинь ингээд гадаад оюутнуудтай хамт ингээд хичээл суугаа явж исэн. Хүүдэн ийм чулуун дээр суух болж байгаа байхгүй юу? Тэгсэн чинь нөгөө хүүхд чинь номоо тавиа суучлаа дээр нь. Тэгэхээр нь би нөгөөхөө тавихгүй зүгээр мэдээж номоо барингаа суухгүй юу. Тэгсэн чи ингэж болохгүй гэснээр өөрийнхөө дэвтрийг тавьчаад чи энэ дээр суучих гээд ингээд байгаа байхгүй юу. Яг энэ үед та нар яах ёстой байсан? Яах байсан бэ юм? Суух уу тэн дээр тайлбарлаж хэлэх болоо тийм өөртөө бас соёлыг манай соёл Аа талаараа яг зөв. Энд чи яг тэр аахгүй. Тэр үед нь үгүй гэж зүгээр гүрийгээд ирж ерөөсөө болохгүй. Эсвэл яад энэ хүний хэмчээгээ суучч бас болохгүй. Тэр нэр явд. Тэгэхээр бид нар яг энэ үед л бид нар эргүүлээд өөрийнхөө соёлыг тэр хүнд ярьж явах хэрэгтэй байхгүй юу? Монголчууд бол энийг ингэж дээдэлт юм а. Тийм болохоор минийх байна уу, чинийх байна уу хамаагүй би энэ дээр чи суухгүй. Энэ бол таны ингэж ирээдүйн боловсрал чинь ирээдүйн мэдлэг оюуны чи энэ тэгээ явж байгаа учраас бид нар энийг ингэж хүндэлж харцдаг юм а гэдэг. Тэгэхээр нөгөө оюутан маань яг эргүүлээд өөрийнхөө нөгөө суудсан байсан номоо аваад нэрээ тийм байна гэнгээ. Эргээд миний тэр Монгол соёл гэдэг юмыг бас хүндэлж байгаа байхгүй юу? Шууд бодлоо хэрэгжүүлсэн шүү дээ. Шийдний бодлоо. Тэгэхээр ер нь бол ийм нэг боломж байдаг шүү гэж бодох хэрэгтэй. За их сонирхолтой яриа болж хүрнэлөө. За тэгэхээр өнөөдрийн дугаарыг үгээр ингээд өндөрлөе. Тэгээд урагдж ирсэн багштай маш их баярлалаа. За баярлалаа. Та нарт баярлалаа. За тэгээ бүгдээрээ дараагийн дугаараараа уулзцгаая.